За өдрийн минь за би амин чанар гээд уургийн үйлдвэр дээр хурч ирээд байна. За энд ирсний учрыг дотор нь ороод та бүхэнд тодорхой танилцуулъя. За миний энд ирсний шалтгаан бол их урт түүхий. Сүүлийн үед нэлээд ядардаг боллоо, сүлд айгүй би юм сүлдээ болоод тэгээд хөл аюу их хавнадаг болсон. Тэгээд эмчэд үзүүлсэн чинь уургийн дутагдал гэж хэлж илээ. Эмч маань тэгээд энэ амин чанар гэдэг энэ Монголд үйлдвэрлэсэн энэ амин дэмийг хэрэглээрэй гэж зөвлөсөн. Тэгээд түүний дагуу би одоо энэ нэг хэрэглэхээр авчаад тэгээд бас үйлдвэр дээр нэрчээд байж байна. Тэгэд нэгэн үйлдвэр дээр ирсэн болохоор би бас та бүхэндээ бас яг ингээд Монголд за жинхэнэ энэ сарлын сүгээр одоо үйлдвэрлэдэг ийм уургийг яаж үйлдвэрлэдэг талаар бас сонирхолмоор байна. За үйлдвэр рүүгээ орж эхэллээ. За ингээд үйлдвэрлэлийн явцтай бид бүхэн ингээд хамтдаа танилцчихлаа. За энд ирснийх тийм ээ нэгэнт ирснийх би бас нэг шинэ бүтээндэхүүн өөртөө худалдаж авлаа. Энэ юу юм гэх юм бол желатин пептид гэдэг үе мөчний одоо бэлтгэл. Мөн чи ер нь 40 гараал үе мөч асуудалтай болд юм байна шүү дээ. Үе хоорондох нэг зөөлөн эдийг нөхөн сэргээдэг гэж байна. За шүрмжсний уян хатан байдлыг сайжруулдаг, мөн өвдөлтийг бас намдаадаг бас ийм давхар үйлчлэгээтэй гэдэг. Тэгэд энэ желатин пептид тэгээд дөнгөж 7 хоногийн өмнө худалдаанд гарч ирсэн гэдэг. Тэгэхээр нь авчлаа. Тэгэд энэ ч зөвхөн энэ ч биш тэгээд энэ ногооны авлаа тий одоо яг л миний хэрэгцээ гэдгийг би ойлгосон. За тэгээд өөр олон төрлийн ийм уургууд байдаг юм байна. За яг бүгдийг би бол сайн мэдэхгүй байна. Тэгэхээр энэ нэг бас эдний пэйж хуудсан дээр нь дэлгэрэнгүй мэдээлэл нь бүгд байдаг болох. Тэгэхээр манайх пэйж хуудас руу н ороод бас дэлгэрэнгүй бас мэдээллийг авчиж бас болно. За зөвхөн миний хоёр авсан зүйл бол энэ хоёр байна. За тэгээд би өнөөдөр та бүхэндээ энэ уургийн үйлдвэр амин чанар гэдэг уургийн үйлдвэрээ та бүхэндээ танилцууллаа. За Монгол хүний оюун ухаанаар бүтсэн за Монгол түүхий дээр Монголын түүхий дээр бүтээгддэг Монгол улсдаа савлагдаж Монгол улсдаа үйлдвэрлэгддэг энэ уургийн үйлдвэрийг та бүхэндээ танилцууллаа. Тэгээд миний энэ бас мэдээлэл бас та бүхэнд бас аж тусаа хүрэх байх гэж найдаж байна. Баярлалаа.